Тэртээ их 1995 онд Улаанбаатар коллеж нэрээр үйл ажиллагаагаа эхэлж байсан олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн ойн баярыг 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн 1-ээс 5 дугаар сар зохион байгуулж, өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Ойн баярын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулав. Ойн хүрээнд АЮУ 30 жил 3-ыг хүрчгэн 3 сагсан бөмбөгийн тэмцээнийг ерөнхий боловсролын 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 40 гаруй сургуулийн сурагчдын баг тамирчид уг тэмцээнд хамраглалаа. Олон улсын Улаанбаатарын их сургуулийн оюутнууд маань өндөрт нисч холыг харан ирээдүйдээ бэлдэж Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж дэлхийн ертөнцийг өөрчилж чадах мандайлагчд болон төлөвшнө гэж би итгэж байна. Баярлалаа. Олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн түүхийг хамтдаа бичилдсэн үе үеийн багш нарыг хүлээн авах арга хэмжээг мөн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тухайн салбар сургууль тэнхимд ажиллаж байсан багш нараа тэнхим бүр хүлээн авч халуун дулаан уулзалт ярилцлага дурсамжаа хуваалцлаа. 학교의 발전된 모습을 보니 아주 기쁘고 또 여러 면에서 우리 동문들이 사회에서 크게 활동하는 모습들을 볼 때 우리 울란바토르 대학이 몽골 사회에서 큰 역할을 하고 있다 하는 것을 확인할 수 있었습니다. 앞으로 우리 대학을 통해서 몽골 모든 사람들이 큰 복을 누리는 국제 울란바토르 대학이 몽골의 축복의 통로가 되기를 기대합니다. 우리 직원들 그리고 교수님들 참으로 수고 많이 하셨습니다. 감사합니다. 바일라. АЮУ 30 жил оюутнуудын урлагийн их наадам олон улсын Улаанбаатар их сургуульд суралцж байгаа нийт оюутнуудын дунд 30 жилийн ойг хугацсан урлагийн их наадмыг 6 төрлөөр 2 үе шаттай зохион байгууллаа. 30 жилийн ойн хүрээнд шалгарсан шилдэг бүтээлүүдийн гала тоглолтыг 2025 оны 4-р сарын 19-ний өдөр тусгаар тогтнолын ордонд зохион байгуулсан юм. Энэхүү урлагийн их наадамд бизнес удирдлагын тэнхим тэргүүлсэн юм. 안녕하십니까. 저는 20년 전에 이사진에 가입하게 된 홍성혁입니다. 오늘 몽골 울란바토르 대학의 30주년을 진심으로 축하합니다. 정말 20년 전에 봤을 때하고는 너무 발전을 많이 해서 놀라운데 우리 대학의 믿음, 소망, 사랑을 통해서 몽골의 동량이 될 수 있는 인재들이 많이 나왔으면 좋겠습니다. 감사합니다. Олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд АЮУ 30 жил олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 салбар хуралдаантайгаар нийт 5 орны эрдэмтэн судлаачдын баг 50 гаруй илтгэлийг хилцэн хуралдлаа. Олон улсын эрдэм шинжилгээний хүрээнд хүндэтгэлийн хуралдаан, тогтвортой хөгжил 2050, хиймэл оюун ухаан ба эрх зүйн тогтолцоо сэдэвт хууль зүйн салбарын, тогтвортой ирээдүйн төлөө сувилагч нарыг хүчирхэгжүүлэх нь манлайлал, инновац ба дэлхийн чиг хандлах сэдэвт суйлахын салбарын, эдийн засаг, бизнесийн орчин үеийн тулгамдж байгаа асуудал, чиг хандлах сэдэвт эдийн засаг, бизнесийн салбарын, даяаршлын үеийн дэлхийн соёлын чиг хандлага ба Монгол гэр бүлийн соёл, ёс уламжлал сэдэвт гэр бүл, нийгмийн ажлын салбарын салбар хуралдааныг тус зохион байгуулж, хуралдаанд нийт 300 гаруй судлаачид оролцлоо. За, олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн баярын мэндийг хүргье. Би олон улсын Улаанбаатар их сургуулийн анх үүсгэн байгууллагад 90-ад оноос эхлээд юм сүнжээ багштай хамтарч ажиллаж байсан. За, дараа нь биднээс солон сэрний дамжин ажилладаг байж байгаа. Тэгээд цаашаа бол энэ маань бол одоо ингээд том сургууль болоод өнөөдөр 30 гаруй жил болоод ингээд явж байна. Үнэхээр их баяртай байна. За, би энэ хооронд бас Улаанбаатарын сургуульдаа бол бас 3 жил гарan орлог захирлаар ажилласан. Монгол тал хариуцсан орлог захирлаар ажиллаж байсан. Сургууль маань бол өнөөдөр одоо өдрөөс өдөрт улам сайхан хөгжиж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд та бүхэнд баярын мэнд хүргэе, ажлын амжилт хүсье.
АЮУ 30 төгсөгчдөд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн. Энэхүү тэмцээнд хамгийн анхны төгсөгчдийн багийг 3 ангиллаар зохион байгууллаа. 1997-оос 2010 оны төгсөгчд, 2011-ээс 2025 оны төгсөгчд, магистр, докторийн хөтөлбөрийн төгсөгчд гэсэн ангиллаар зохион байгуулж, нийт 40 гаруй баг оролцож, нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа. Мөн олон улсын Улаанбаатар их сургуулийн төгсөгчдөд зориулсан хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, нийт 8 баг тамирчид өрсөлдөж, нөхөрсөг тоглолт хийлээ. Төгсөгчд удаан уулзаагүй анги хамт олонтойгоо уулзаж, анги хамт олонныхоо багийг дэмжиж, дурсамжтай өдрүүдийг өнгөрөөлөө. Today, it is IUU 30th anniversary. I especially came back to congratulations to all of you. Baing Hugi. АЮУ шилдэг 30 төгсөгч шалгаруулах. Олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа. Үе үеийн бүх шатны төгсөгчдөөс шилдэг 30 төгсөгчийг шалгаруулан амжилт бүтээлийг нь таниулан алдаршуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Төгсөгчдөөс Монгол улсын нийгэм хүмүүнлэгийн салбарт, өөрийн сурсан мэрэгжлийн салбар, Монгол улсын болон олон улсын тавцанд шинжлэх ухаан, урлаг спортын салбарт гэсэн 4 номинацаар төгсөгчд нэр дэвшин шилдэг 30 төгсөгчдийг шалгарууллаа. Сайн байцгаана уу, намайг ганц үхээ намын цэцэрлэг гэдэг. Би олон улсын их сургуулийн эрх зүйн мэргэжлэр 2019 онд төгсөжсэн. Тэгээд төрлөх сургуулийнхаа 30 жилийн хүрээнд спортын шилдэг төгсөгч болж төгсөндөө маш их баяртай байна. Бид Орон аймгийн прокурорын газарт туслах ажилтныг хийдэг өгөө таеквондогийн спортын мастер, хөнгөн атлетикийн дэд мастер цолтой. Тэгээд манай олон улсын Улаанбаатар их сургууль нь спортын тэтгэлэг аягуулсан өгдөг. Би суралцж явах хугацаанд 3 удаагийн тэтгэлэг авч ирсэн. Тэгээд амжилтын үндэс ялангуяа хичээл, зүтгэл, төвчээр 3-ын нийлбэр болохоор ийм их медаль авч болох юм гэдгийг та бүхэн харж байна. Тэгээд олон улсын Улаанбаатар их сургуульдаа болон намайг дэмждэг гэр бүл, найз нөхөд, ажлын хамтран та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн мэндийг дэвшүүлье. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй. Олон улсын Улаанбаатар их сургуулийн нийт үеийн захирлууд, төгсөгч ах эгчдүү нартай 30 жилийн баярын мэндийг хүргье. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирээ сэтгэл маш гоё байна. Оюутан ахын дурсамж сэтэрж байна. Тэгээ мөн шилдэг 30 төгсөгчийн нэг болсондоо маш их баяртай байна. За би 2012 оноос хойш одоо төгсөөд 13 жил болсон байна. Одоо төгсөө хугацаанд төрлөг нутаг болох Өмнөгов аймагта ногоон байгууллагын хэмжээг нэмэгдүүлэх, мөн ойжуулалтын чиглэлээр бол тасралтгүй төрийн албанд ажилласан байна. Тэгэхээр бол Өмнөгов аймаг төдийгүй Монгол улс мөн одоо ингээд цожилт болж байгаатай холбоотойгоор мөн одоо уул уурхай нөхөн сэргээд альва одоо зүйлийг одоо зүйлд одоо энэ мэрэгжил манай мэрэгжил бол одоо заашгүй шаардлагатай юм аа. Тийм болохоос одоо залуучуудыг одоо манай сургуульд мөн одоо энэ ойжуулалтын чиглэлээр сураасай гэж хүсэж байна, уриалж байна. Мөн одоо манай Улаанбаатар их сургуулийн одоо сургалтын одоо чанар түвшин бол үнэхээр сайн. Одоо тийм учраас одоо залуучуудыг одоо энэ мэрэгжлээр сураасай гэж уриалж байна. Тэгээ та бүхэнд 30 жилийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр ингээд 30 жилийн баярт одоо нийт одоо бүх төгсөгчдөрөө бас цуглуулж шилдэг 30 төгсөгчийг шалгаруулж бас ингээд түүхэн бас ийм зүйл тохиож байгаад бол маш их баяртай байна. Мөн одоо энд бол ирсэн бас
нийт төгсөлтнөр болон одоо нийт одоо Улаанбаатар их сургуулиас сурж байгаа оюутнуудаа бас ингээд 30 жилийн ойн баярын мэндийг бол хүргье. Сургуулийн 30 жилийн ойтой холбогдуулаад маш олон гоё төрлийн тэмцээний зохион байгуулсан. За энэ нэг төрөл бол Сагсан бөмбөгийн тэмцээнд магистрийн багийнхантайгаа оролцоод алтан медаль хүртсэн. За тэгээд энэ алтан медаль үзсэндээ маш баяртай байгаа. Өнөөдөр болж байгаа энэ хүү арга хэмжээ бол үнэхээр бас маш гоё сайхан арга хэмжээ зохион байгуулсан байна. Нийт сургуулийн удирдлага энэ арын албанд оролцож байгаа нийт хамт олондоо бидэнд баяр хүргэе. Тэгээд нийт төгсөгчид болон үе үеийн найзуудаа ангийнхаа үйлдвэр менежментийн 2011 оны төгсөлтийн найзуудаа баярын мэнд хүргэе. Маш баярлалаа гэж. АЮУ хамтдаа шоу арга хэмжээ, төгсөгчдийн дунд зохион байгуулсан спорт арга хэмжээ, шилдэг 30 төгсөгчдөд шагнал гардуулах зорилго бүхий төгсөгчдийн нэгтгэх шоу арга хэмжээг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 600 гаруй төгсөгчд оролцсон юм. Шоу арга хэмжээнд урлаг соёлын одод болох Катар, Фризон хамтлаг, Мотив хамтлаг, дижитал хамтлагийн дуучин Ерка, DJ Широки, олон улсын Улаанбаатар их сургуулийн дизайны тэнхимийн хувцас загварын шоу, бүжгийн хамтлагууд, дууны үзүүлбэр, олон улсын Улаанбаатар их сургуулийн хамгийн анхны амьд хөгжмийн хамтлагийн дуучид дуудуулж нэг оройг хөгжүүлэн өнгөрүүллээ. Олон улсын Улаанбаатарын 이웃 сургууль, 30 жилийн үе тамирханд маш баярлж байна. хамтран 다행 баяр хүргье. Олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Corporate Convention Center-т ёслол төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд олон улсын Улаанбаатар их сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Монгол улсын боловсролын яам, боловсролын магадлалын итгэмжлэлийн үндэсний зөвлөл, бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, олон улсын Улаанбаатар их сургуулийн үе үеийн бүх захирлууд гэр бүлийн хамт, олон улсын Улаанбаатар их сургуульд ажиллаж байсан нийт багш ажилчид, төгссөн төгсөгчдийн төлөөлөл, оюутны холбоо, Монгол улсын бусад ихтэй сургуулийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцсон арга хэмжээ боллоо. Олон улсын Улаанбаатар их сургуулийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсан Ариун болдод хүндэт доктор цолыг хадгалуулав. Мөн Монгол улсын дээд боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Монгол улсын төрийн шагнал Алтан гац Содонгоор хөрөнгө оруулагчдын тэргүү И-Синтек мөн төрийн шагналаар олон улсын Улаанбаатар их сургуулийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ахмад багш одоо ажиллаж байгаа багш ажилчдыг шагнаж урамшуулав. Олон улсын Улаанбаатар их сургуулийн алсын хараа эрхэм зорилгыг тунхаглан ирэх 10 жилийн стратегийн зорилтыг ерөнхий захирал Кан Юёл танилцуулав. Мөн өдөр олон улсын Улаанбаатар их сургуулийн 30 жилийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид олон улсын Улаанбаатар их сургуулийн үе үеийн болон одоо ажиллаж байгаа багш ажилчдын хүндэтгэлийн зоогийн арга хэмжээ боллоо. 올해 2025년은 우리 국제울란바타르대학교가 개교 30주년을 맞는 아주 뜻깊은 해입니다. 그래서 지난 6월 12일에 개교 30주년 기념식을 치렀습니다. 우리 대학이 개교한 이래로 가장 큰 잔치요 축제인 개교 30주년 기념식이었습니다. 그날 우리 IUU 국제울란바타르대학교의 30년을 되돌아보면서 또 앞으로의 30년을 미래를 바라보는 표를 우리가 선포했습니다. 미래로 세계로 웅비하는 IUU라는 이름표를 걸고 또 IUU 비전 2035년 비전을 선포했습니다. 그 내용은 2030년까지 몽골 사립대학의 베스트 1이 되는 대학, 또 2035년까지는 몽골 전체 대학에서 베스트 5 대학이 되는 이런 목표를 세웠고, 그 이후에 연구중심 대학으로 몽골의 고등교육과 학문을 세계적인 수준으로 향상시키는 그런 우리 국제울란바타르 대학교가 되기를 선포했습니다. 이 비전은, 이 목표는 결코 성취하기 어려운 목표가 아닙니다.
얼마든지 우리 대학이 저력 있는 대학이기 때문에 이루어낼 수 있는 목표요 비전이라고 할 수 있습니다. 어쩌면 지금 우리 대학의 교직원들과 학생들이라면 이 목표를 2035년까지 가지 않고 초과 달성할 수 있는 그런 목표라고 생각합니다. 모든 우리 국제언론바타르 대학의 구성원들이 한마음 한뜻으로 이런 위대한 우리 대학의 비전과 목표를 이루기 위해서 힘을 합치고 노력해 줬으면 좋겠습니다. 이 30년이 될 때까지 우리 대학을 이렇게 발전시켜 준 모든 국제언론바타르 대학교의 구성원들에게 깊은 감사를 드리고 앞으로 제가 이런 큰 목표를 달성하기 위해서 비전을 이루기 위해서 저도 최대한 노력하겠고 모든 교직원들과 우리 재학생들, 졸업생 동문들에게도 이런 몽골 최고 명문 사학이 될 수 있도록 이 목표를 이루는데 적극 협력해 주시기를 바랍니다. 다시 한번 국제언론바타르 대학교의 개교 30주년을 축하하면서 이때까지 우리 대학이 이렇게 발전할 수 있도록 힘을 합쳐주신 모든 우리 국제언론바타르 대학교 구성원들에게 깊은 감사를 드립니다. 진심으로 감사를 드립니다. 마시 이흐 바일라. Олон улсын Улаанбаатар их сургуулийн түүхт 30 жилийн ойгоо өгтөн бүтээлч ажлуудыг сургуулийн ойдоо зориулсан бүтээсэн бөгөөд энэ хүрээнд дараах ажлуудыг мөн хийж бүтээв. 30 жилийн түүхийг багтаасан баримтад нэвтрүүлэг, сургууль байгуулагдсан 30 жилийн ойд зориулсан түүхэн хан, олон улсын Улаанбаатар их сургуулийг бүтээн байгуулахад оруулсан үе үеийн хөрөнгө оруулагч хандивлагчдыг алдаршуулах хан, 30 жилийн ойд зориулсан Чингис хааны их Монгол улс, Солонгос түүхийн сурвалжит ном, 30 жилийн ойд зориулсан шин үсгээр толгойсон 36-т тайлбар толийг Чингис хаан судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж сургуулийн ойдоо бэлэг барьлаа. Түүх бүтээлсэн 30 жилийн ойдоо зориулан хийсэн эдгээр арга хэмжээ, бүтээлч ажлууд нь өнгөрсөн 30 жилийн хөгжил дэвшил, алдаа оноогоо дүгнэн ирээдүгөө төлөвлөн зөгнөн харсан сайхан үйл явдал боллоо. Баярлалаа. Олон улсын Улаанбаатарын их сургууль 30 жилийн ойн баярын хүргэе.